Манайхан за сүүлийн 7 хоног давтлагсаар агаад Барилочи хотод ирсэн байна. Тэртех 1880 оноос Европчууд анх энэхүү газар нутагт сууршиж эхэлснээс хойш энэхүү хотын түүх эхэлжээ. Өдгөө 145 жилийн настай энэ хот маань өнөр өтгөн амар жаргаж байна. За, сайхан өглөө эхэлж байна. Өнөөдрийг яаж эхлүүлэх вэ гэхлээр эхлээд яв усанд орно. Let's go. За, энэ бол миний байрлаж байгаа campsite. Иргэн тойрон нэг юмэрхөө. За, энд бас нэг хүн байрлаж байгаа. За, тэндээ гал зуухтай. За, нэг юм campsite байна. За, аяныхаа тоос шороноос салаад авлаа. Одоо бүгдээрээ Барилочи хот руугаа явцгаанаа. Тэнд очиж жагаад нэг кафед ороод өглөөний цай уугаад тэгээд өнөөдөр Барилочи хотын зүгээр л нэг өдөртөө танилцсаа бүгдээрээ. За, Барилочи хотын гудамар алхаа явж байна. Барилочи хотыг Аргентины Швейцар гэж зөөлдөг. Учир нь Барилочи хотын анхны оршин суугчид нь Швейцар хүмүүс байсан. Тэд энэ газар нутагт өөрийн соёлоо тарьсан нь өнөөгийн Барилочи хот юм. Ойрхон нэг камерын төлхөөр чинь хайсан зүйл болсон. Өглөөний цай ууя гэж бодож байна. Аргентины гудамжийг баддаг дүүтэй болсон доо. Это Валентин. За, Аргентин найзтай болсон. Hola, I'm Valentín, un gusto. Y yo soy de Bariloche. I'm from Bariloche. Хотын хамгийн үзэсгэлэнтэй хэсэг бол Скандинавын орнуудыг санагдуулан архитектуртай удамж талбай хийгээд тэнд орших хүмүүс юм.
Hola. ¿Estás grabando un video?